Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2015 онд нээлттэй хийсэн Will Ferrell, Mark Wahlberg нарын тоглосон Daddy's Home киног ярьж хүрэхээр бэлтлээ. Манай киночид дунд Арсеналын тоглолтыг амьдаар үзэх хүсэлтэй хүмүүс байна уу? Арсеналын тоглолтыг Лондонд бодитоор үзэх боломж байна гэвэл идэх үү? Омо худалдаж аваад баримтаа суглааны линкээр бүртгүүлчих. Тэгээд л та суглаанд оролцож, ялах юм бол Арсенал багийн тоглолтыг үзэх болно. Супер 3 азтны нэг нь 5 сарын 11-нд тодорсон бол одоо 2 азтанд тодрох дутуу байгаа. Азтныг боловсрол суугаар болон саруулгэр Facebook хуудасаар зарлана. Манайхан саруулгэр Facebook хуудасаа follow хийгээд дэлгэрэнгүй мэдээллийг тэндээс аваарай. Нэрээ Омо брэнд чинь Арсеналын албан ёсны түн шим байлаа штэ. Гол дүрийн өгүүлэмжээр кино маань эхэлнэ. Танаас нэг асуулт асууя. Хүүхдэд аав хэрэгтэй юу? Эцэг хэрэгтэй юу? Ялгаа нь юу вэ гэж юу? Хинч эцэг болж чадна. Гэхдээ бүгд аав болж чаддаггүй юм. Миний хувьд бол би үргэлжил аав болохыг хүсдэг байсан. Би Ford Flex ундаг. Учир нь энэ машин гэр бүлд их тохиромжтой. Тийм ээ. Би аав байх үнэхээр дуртай шүү. Ялангуяа энэ хоёр бяцхан үрдээ үнэхээр хайртай. Ой дийлэн. Өглөөний мэнд. Ааха. За. Би тэдний жинхэнэ аав биш л дээ. Би тэдний хойд аав. Тийм ээ. Энэ бол манай киноны гол дүр. Брэд. Дагуур охин түүн дээр ирээд энэ зургийг хөрөгчөн дээр наагаад өгөөч. Тэгэлгүй яг хонгор минь гэр бүлээ зураа юу. Тийм ээ. Энэ бол би, энэ бол дийлэн. Харин энэ ээж. Харин та энэ холын хол зогсож байна. Оо, би сарвчтай малгай өмсөө юу? Үгүй ээ. Таны толгойд худаг зогсчихсан байгаа юм. Тийм үү. Үс нь гоё юм аа. Наадах чинь бас. За. Манай Брэд шүдний рентгенд харуулж байхдаа ажилтны хариуцлагагүй байдлаас болоод үр тогтоох чадварт нь асуудал үүссэн юм байна. Брэд маань хүүхэдтэй болж чадахгүй юм байна. Би өөрийгөө хизээж гэр бүлтэй болж чадахгүй гэж бодож байсан. Харин нэг өдөр ганц би гайхалтай ээж Саратай учирсан юм. Та нар түүнийг хартаа. Би үнэхээр азтай. Би Джекпот хоцсон л гэсэн үг. Брэд маань сайн аав бололтой. Хүүхдүүдийнхээ өглөөний цай, эхнэрийнхээ өглөөний цай, хичээл сургууль гэд бүгдийг нь зохицуулчихаж. Энийг хартаа. Гэр бүлийн зураг гэд нөгөө зургаа эхнэртэй үзүүллээ. Оо, харамсалтай байна Брэд, намайг уучлаарай. Үгүй чи буруу ойлгоод байна. Энэ зураг бол дэвшил. Энэ зурган дээр намайг амьд байгаагаар зурсан байна. Эдгээр мэдээж би нүд рүүгээ худаг зоолгож толгой дээр маань баас байгаа ч гэсэн энэ бол дэвшил. За ингээд зургийн явц улам сайжирч байгааг харуулна. Манай хүн өгчихсэн, буудуулчихсан, тогн цөкүүлчихсэн байж байснаа. Багаар ойрцсоор эцэстээ бараг л аав нь боллоо шүү. Нэг өрөө Брэд гэртээ иртэл хүн сургууль дээрх асуудлынхаа талаар түүнтэй ярилцсан гэд хүлээж байна. Тэр зөвхөн чамтай л ярилцсан гинэ. Юу? Зөвхөн надтай гэж юу? Надтай л уу? Болно. Би чинь завтай шүү дээ. Би суух уу? Эсвэл зогсох юм уу? Чамд аль нэвтэх юм бэ? Яах вэ? Тэнгэр минь. Тэгээд хүүтэйгээ ярилцлаа. Тэгснэ зураг авчин тэр. Уучлаарай. Сая жаахан сони юм болчихсон уу? Тийм ээ. За. Үргэлжлүүл. 4-р ангийн хүүхдүүд яасан гинэ? 4-р ангийн хэсэг хүүхдүүд надаас том биетэй намайг дээрлэхэд байгаа. Гэд ярьлаа. Манай хүн бөөм баяр. Яг тэр үед охин сургуулаасаа ирснэ. Брэд, би танаас нэг юм гуйвал та дахиад ойлгохгүй гэж амлаж чадах уу? Тийм ээ, хонгор минь. Чадлагүй яах вэ? Манай сургууль аав охины бүжиг гээд эвент зохиож байгаа гэсэн. Та надтай хамт явж болох уу? Брэд үйлчихнаа. Та ойлгохгүйгээ үсттэй. Би ойлгоогүй хонгор минь. Тийм ээ. Нэг сая тийм. Би том хүн үйлдэг гэж мэдээгүй. Миний бодлоор тэр арчаагүй антан болохоор тэгдэг байхаа. Меган, наадамаа. Жинхэнэ эр хүн сэтгэл хөдлөлөө гаргадаг юм. Наадах чи арай хэтрээд байна хонгор минь. За ингээд бүх юм сайхан болоод яг хүүхдүүдийн аав нь болж байтал гинэт утас дугарнаа. Нэг хүн залгалаа. Хүн утас авснаа. Аава. Оо баларсан. Хүүхдүүдийн жинхэнэ аав нь залгаж байна. Жинхэнэ аав нь манай хүнтэй ярьяа л гэж байна. Хэрэггүй Брэд, хэрэггүй гэж эхнэр нь болиулах гэж оролдлоо. Гэхдээ болсонгүй. Манай хүн утас аваад зүгээрээ сайн үгээдэл болоо шүү дээ. Гэд ярина. Бано. Hey Dusty. Чамтай гар өрөө жаахан хүүтийн муух юмсаг гэж бодож байна шүү. Юу? Маргаа шүү. Тэгээ. Үгүй. Би чамайг онгоцны бодлоос авч болно. Тэгээ. Миний регистрийн дугаар уу? WHITAKER. Үнэндээ регистрийн дугаар асуугаад сонирхолтой шүү. Ямар тулааны урлагаар хичээлдэг вэ гинэ? Мэдхгүй өмнө нь би ийм асуултанд хариулж байгаагүй л дээ. Байна уу? Эхнэр нь тэндээс. Чи яаж байна? Түүнийг хүрээд иргээд өрчихөж байгаа юм уу? Тэр чи эвгүүгаар шүү дээ. Юу эвгүүгаар гэж? Би түүнийг туранхай Брэд тань аялагтай хүн гэж бодсон шүү дээ. Тийм биш гэж юу? Үгүй ээ, тэр бол зэрлэг, галзуу амтан. Тийм болохоор л би түүнд дурлсан юм. Тэгээд би 2 хүүхэдтэй ганц би ээж болоод үлдсэн. За Брэд маань эвгүүгаартай холбогдчих шиг боллоо. Маргааш нь Брэд ажилласаа эрт тарах гээд даргаасаа чөлөө гуйлаа. Би эхнэрийнхээ хуучин нөхрийг тосох ёстой юм л та. Дарга нь. Юу гинэ? Брэд, чи яахаараа ийм аюултай нөхцөл байдалд өөрийгөө оруулчих вэ? Мэдхгүй зүгээр л би хүүхдүүдийг жинхэнэ аваас нь хол ойлгох гэж хичээж болохгүй үсттэй. Гэхдээ дарга нь түүнд түүх ярьж
хэлж өглөө. Ямар ч хамааралгүй түүх байна. Энэ түүх чинь миний нөхцөлтэй ямар ч холбоогүй юм биш шүү дээ. Тийм ээ, ямар ч хамаагүй. Зүгээр л гоё түүх байгаа үсттэй. За явж үз. За тэгээд Дастиг их нөхрийг авахаар нисэх буудал дээр ирлээ. Тэгээд хартал тэндээс нэг зэрлэг залуу гарч ирж байна. Тэнгэр минь. Энэ залуу биш байгаасаа. Энэ залуу чамаас хол илүү юм байна хөө минь. Манай хүн очиод Дасти юу? Үгүй. Ингээд яваад өглөө. Биш байсан юм бах та. Дасти ирсэнгүй. Гэртээ хартал харин гэрийнх нүдэнд нэг мотоцикл байж байна. Яваад ортол нөгөө залуу ч байж байна шүү. Тэгэхээр чи Дасти л байсан байж штэ. Харснаа шууд тайчаад л яг алах нэ. Тийм ээ. Би Дасти. Тэгэхээр чи Сарагийн шин нөхөр байх нэ. Наашрэ том залуу минь. За зодохгүй юм шиг байна. Онгоцны буудлын дээр чамайг Дасти гэж би асуусан шүү дээ. Тийм ээ, залуу минь. Үнэндээ би чамайг харсан л та. Тэгээд би бодсон юм. Энэ залуу гэж юу? Миний хүүхдүүдийг энэ залуу өсгөж байна гэж юу гэж бодсон. Nooш гэж тэр үнэхээр мундаг залуу байш шүү дээ. Тэр миний гэр бүлийнхний аргыг олоод ансиг нь тайлж чадчихэ гэж бодсон. Тэгээд би чамайг харж бишрээд шоконд орчихсон юм л та. Хөшөө уучлаарай. Гих болно. Манай бэрээд багхан бахархаастай. Цаатхан манай гин цайлхан брэдийг хөөхөн явуулчихж байгаа ш. Тэгэд хүүхдүүдийг унтуулах цаг боллоо. Дасти. Би жаахан давраад ээж магадгүй л дээ. Гэхдээ би энэ хоёр эрдэнсээ унтуулж болох болов уу гэж асуух гээд. Болно. Тэд чиний хүүхдүүд шүү дээ. Болно. Тэгэд Дасти хүүхдүүддээ үлгэр уншиж өгч унтуулахаар боллоо. Дасти харин үлгэр уншихта хаан баларсан. Тэр хатанда үнэхээр хитэгдэг байж өөрийг нь эцсээ хүртэл хүлээнэ гэж боддог байсан. Гэтэл нэг өдөр мэдээ ирж нэг буржгар үстэй хойд хаан гарч ирээд улсыг нь эзэлсэн гин. Ярьж байтал брэд ороод ирлээ. Брэдийг ороод ирэнгүүт нь шууд болчихлоо. Брэд, за бидний унтах цаг ер нь болчихлоо доо. Дараа таарна гэж. Хей. Нөгөө хүү тийм уун гэсэн яасан бэ хөгшөө. Тийм. Тэги. Эхнэр нь энэ үед араас нь дуудаад. Чи юугаа хийгээд байгаа юм бэ? Би нөгөө хэлсэн хүү тийм уух гээд. Хүү тийм уужгаад түүнийг явуул. Чи түүнийг мэдэхгүй байна. Ойлгов уу? Ойлтгүй дээ хонгор минь. Би мэдэж байгаа. Тэгэд манай хоёр гадаа гарч хүү тийм уула. Брэд маань чи манайхаар ирэхдээ хуваар эсвэл дүрм гаргасан дээр гэж би бодож байна гэтэл Дасти. Өгшөө. Хэрэггүй юм яриха боли. Эр хүмүүс шиг шууд л яриан даа. Чи намайг яах гэж ирснийг мэдхийг хүсэж байгаа. Эр хүн шиг надаас асуул та брэд. За чи яах гэж ирсэн юм бэ? Хүүхдүүдэд өвлгөр жишээ авах эр хүн хэрэгтэй. Би хүүхдүүддээ та нар брэдэд итэг түүнийг хайрл гэж хэлээд чамд зориулж аавын баталгаа гаргаж өгнө. Тэд тэгээ чамайг сэтгэл дүүрнээр ааваа гэж дуудах болно. Чи миний төлөө тэгнэ гэж үү? Үгүй. Хөөрхий. Гэтэл би тэдний төлөө тэгнэ. Чи үүнийг хүсэж байгаа үсттэй. Энэ дэлхийн юунаас ч илүүгээр хүсэж байна. Дүрс шилжлээ. Брэд айл хэдийн арганд нь орчихж Саратай ярьж байна. Би чамд хэлээд байхад чи түүний аманд орчихсон байна. Үгүй те хонгор минь. Тэр эцгийн баталгаагаа өгөхийн тулд манад хэд хоноод хүүхдүүдтэй ойлгуулна гэсэн. Чи хинтээ бүжиглэж байгаагаа мэдэхгүй байна брэд. Би мэдэж байгаа. Бид зүгээр л эр хүн шиг хэрэггүй юм яриха болоод шууд ярианд орсон юм. Би түүнийг сайн сонссон. Хөөрхий. Манай брэд яг аманд нь орчихсон байж штэ. За ингээд маргаашнаас нь жинхэнэ тэмцэл эхэлнэ. Даанч манай брэд маань тэмцээд байгаагаа мэдэхгүй байгаа штэ. Дасти өглөөний цай бэлтгэж гэж тэгснэ. Тэгэхээр өчигдөр брэдэд хоёр багхан юм ярьсан л та. Би тэгээд хэдэн үг хэлье гэж бодлоо. За нөгөө нэг аавын зөвшөөрлөө өгөхөндөө гэд манай брэд баярлнаа. Тэгэхээр хүүхдүүдээ гэр бүлд заримдаа өөрчлөлт гарах шаардлагатай болдго юм. Хин нэгэн гарч ирээд та нарын зүрхний хаалгыг тогших юм бол та нар хүлээж авах хэрэгтэй. Тэр нэг өнөөдөр энд ирчихсэн байна. Түүгээр дамжуулан та нар яаж хайрлахаа сурна гэж би бодож байна. Брэд маань бөөн баяр болчихсон. Дотроо тэр чинь би гэж сууж байтал Дасти. За, наашир залуу минь. Гэтэл нэг үзээрийн нохоо аваад ирчихжээ. Хүүхдүүд нохоо хараад бөөн баяр. Брэд гайхаж. Чи нохоо аваад ирчихсэн юм уу? Яасан? Болохгүй юу? Би чамайг миний талаар ярьж байна гэж бодсон шүү дээ. Чи чинь нохоо биш шүү дээ, Брэд. Би энэ нохоог өглөө гудамнаас олсон юм. Түүнийг тьюмер гэж нэрлсэн. Ээж, бид тьюмерийг үлдээж болох уу? Брэдээс асуу. Брэд, гуйж байна. Төхөө. Брэд тэнд. Тэр яагаад над руу ингэж хараад байгаа юм бэ? Бүгдээрээ зүгээр гүлэг авчих л та. Дасти тэндээс. Гүлэг гинэ. Брэд, гүлгийг бүгд хайрладаг юм. Харин тьюмер шиг ийм хөгшин нохоог яадаг гэж тэд зүгээр л алччихдаг юм. Битгий түүнийг алаач Брэд. Би таныг үзий ядаж байна. За түүнийг үлдээ. Брэд аргагүй болоод үлдээлээ. Сара ажилдаа явах гэтэл Дастигийн мотоцикл гаражийн хаалгыг нь таглажгаж. Дасти энийг холдуулаач гэхэд Дасти. Брэд би шүршүрт ормоор байна. Чи унж чадна гэсэн баха. Гэд түн түлхүүрээ өглөө. Брэд гарч ирээд асаатал. Нэг л бишээ. Миний мөр хүртэл чичирж байна хайрт минь. Би энийг сайхан санаа гэж бодохгүй байна ээж. Дасти гарч ирээд. За зүгээрээ Брэд би өөрөө. Би чаднаа хөгшөө. Чи зүгээр шүршүртээ ороод дээрээс нь подволк өмс. Гэснэ гэрийнхнийгээ алга шахнаа. Машин нь будаа.
Брэд өгчихсөн үү? Юу ч болсон бид сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй хонгор минь. Ойлгов уу? Брэд маань хананд зоогдчихжээ. Дасти очсноо. За хүүхдүүдээ, эхний хичээл. Хизээч өөрийнхөө чадварын талаар худлаа хэлж болохгүй шүү. Зэвүүн гар байна. Брэд Дастиг дагуулад ажил дээрээ ирлээ. Дасти, Брэд, чи үнэхээр атаархмаар юм аа. Ийм сайхан ажилтай. Бас энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй чамайг хайрлаж байна. Бас чиний төлөө золиос гаргаж байна. Золиос гинэ? Тийм ээ. Тэр хүүхэдтэй болохыг хүсдэг ч гэсэн чиний төлөө энэ хүслээ дарж байна. Гү чи яаж гэх үед дарга нь ороод ирлээ. За Брэд, хоолойгоо олсон уу? Ингэснээс нөгөө новшин экс нөхөр нь юу болов? Яасан? Чи нөгөө ярьж байснараа өгцгийг нь зад ишиглэж чадав уу? Гэтэл би танд Дастиг танилцуулмаар байна гэхэд цаана нь Дасти байж байлаа. Дастиг дарга хараад новш гэж. Тэр энэ залууг орхиод чамтай за тэр яах вэ? Энд бид дүрм журамтай ажилдаг юм хөө мэн. Гэтэл агарын хүчин үү? Юу? Таны тэмдэг дээр 101-р хүчний тэмдэг байна ирхмэ. Ингээд шууд дуртай сэдвэр нь дарахтай пангөрнөө. Дасти даргаж шууд таалагдлаа. Өдөржингөө нөгөө хоёр ярьж Брэд тэнд гайхаастай. Золиг гэж Брэд. Хэрвээ энэ залуу миний эхнэрийн экс байсан бол би аль хэдийн чимдамаа өөрөө зайгаа тавьж өгөх байж. Тэгэд тэд радиогийнхан шин промо хоолойг сонслоо. Даргад таалагдсангүй. Дасти тэндээс ийм байвал яад ингээд хоолой гаргахтал яя бүгд шок. Оройн гэртээ ирэхэд Дасти радиогийн шин дуу хоолой болчихж хоолой нь явах бүрд $182 авна гин. Сара гэрийнхээ ханыг засуулах гээд хүн дуудчихжээ. Дасти, хөгшөө, эхнэр чинь гэртээ засвар хийлгэх гээд хүн дуудсан гэж юу? Чи яатсан ир хүн бэ? Өөрөө засах хэрэгтэй шүү дээ. Манай хүн Дастигийн үгэнд ороод засварчныг хөөж явуулахар боллоо. Яваад очтол харин хар арьстай залуу байна. Танд амжилт хүсье гэд бууж ирсэн. Би чадахгүй нэ. Нэг л буруу байна. Яасан бэ? Тэр хар болохоор чи түн шударгаар хэлж чадахгүй байгаа юм уу? Хүүхдүүдээ аль наашир. Дараагийн хичээл. Брэд арьсных нь өнгнөөс болоод хүнтэй шудраг харьцаж чадахгүй байна. Тэгж болох уу? Болохгүй. Брэд расизм юм байна. Үгүй хонгор минь. Брэд бол расист гэж хэлэх нь зөв. Юу? Би зүгээр үгийн алдааг нь засч байна хонгор минь. Брэд зөрөг ороод явж түүнийг халлаа. Нөгөөх нь арьсангөр ялгуурлсан гэд уурлаад гараад явна. Оройн Дасти хүүхдүүдэд дахиад үлгэр уншиж өгж байна. Брэд орж ирээд. За, гоё үлгэр сонсож байна уу? Гэтэл. Тийм ээ Брэд. Хаан цайцтай буцаад ирэхэд хорон санаад хойд хаан түүний тэдмийг өгөхгүй байгаа юм. За ингээд Дастигийн санаа баригдав бололтой. Брэд суугаад. Үүнэндээ бол хойд хаан тиймч хорон санаатай биш л дээ. Харин ч хатныг болоод гүнж болон ханхүүг маш их хайрладаг. Гэхдээ хойд хаан үр тогтоох чадваргүй шүү дээ. Наадах чинь ховын асуудал. Брэд бид энэ зүгээр л үлгэр ярьж байгаа шүү дээ. Брэд орондоо жаахан бодлогшорноо. Өөрийгөө тулаанд орж байгаагаа жаахан ойлгосон бололтой. Эхнэртэй чи өөр хүүхэд төсч байна уу? Болж үз Брэд. Дасти чиний толгойд орох гэж хичээж байна. Чи бол сайн аав Брэд. Хүүхдүүдийн жинхэнэ аав юу хийдгийг Дасти мэдгүй шүү дээ. За ингээд Брэд маань өөрийнхөө давуу талыг ойлгов бололтой. Жинхэнэ аав ямар байдаг гэдгийг Дастид харуулад өглөө. Хүүхдүүдэд усан парк үзүүлж, скаутын хичээл, саксны бэлтгэлгээд аавын үүргүүдээ үнэхээр сайн биелүүллээ. Энэ удаа Брэд илүүрхлээ. Дастигийн хариу зөвхөл харин тоглоомын байшин болон скейт парк байлаа. Нэг өрөө гэртээ иртэл арын хашааг нь өөрчилчихж. Тэгээд Дасти тэрүүгээр гулгаж хүүхдүүдийг алмааруулнаа. Брэд гэртээ орж шкава онгоолгоод өөрийнхөө скейтийг авлаа. Чи буруу тулааны хэлбэрээ сонголоо доо хөгшөө. За манай хүн чи скейтер алдаг шинжтэй байж шүү. Брэд хүүхдүүдийг алмааруулахын тулд бүр байшингийн дээвэр дээрээс скейттэй буухаар боллоо. Даанч овоогоо явж байснаа тогны утсан цогуулаад нам. Үхэнгээ алдлаа. Тэгээд эхнэртэйгээ ярилцаж байгаад ер нь Дастиг явуулъя гэд буулаа. Дастигаас гадна нөгөө засварчин залуу тэднийд байж байна. Хөөгд явуулъя гэхээр арьсангөр ялгуурласан болох гэд манай Брэдийг аргагүй байдалд оруулчихсан байж байдаг. Брэд Дастиг дуудаад яг ярилцах гэсэн чи хүүн уйлаад ороод ирнэ. Нөгөө 4-р ангийнхантаа дээрлэхүүлсэн бололтой. Дасти Брэд хоёр хүүдээ хэрхэн дээрлэхүүлэхгүй байхыг заалаа. Брэд 4-р ангийнхан болж харин Дасти дийлэн бол жүжиглж байгаад яахыг нь заалаа. За тэгэхээр чиний хийх эхний зүйл бол хамгийн томыг нь тулаанд дуудах. Яасан? Чи ганцаараа тулгаас айгаад хэдийн юм дагуулсан юм уу? Гэд яаж цохихыг заалаа. Тэгснэ таалагдуу новшоо. Хичээлийн дараа манай хэд жаал ярьж байтал. Дасти тэднийг хүүхэдтэй болоход нь туслая. Сайн эмч таньдгаа гэж байна. Тэгэд нэрийг нь хэлтэл улстай номер 1 эмч байна. Чи үнэхээр түүнийг таньна гэж үү? Тэгэлгүй яах вэ? Сара баярлаад тэд Дастигийн санал болгосон эмчдэр очихор боллоо. Маргааш нь дарга нь Брэдэд тэр чамайг тархитэж байна Брэд. Таньдаг эмчдэр чамайг дагуулж очоод чамайг хүүхэдтэй болж чадахгүй гэдгийг Сарагийн өмнө дахин батлах гэж байгаа юм. Харин цаана нь цоо ирүүл хүүхдийн машин хүлээж байгаа гэд өөрийгөө дээш нь шийдэх болно. Брэд түнд би их нэртэй итгэж байгаа захирлаа. Бид жаахан хоцорч байна. Хурлаа эхлүүл яасан юм бэ? Гэтэл хөөхи бүгд сонсож байжээ. За тэгээд нөгөө дэлхийд алдартай эмчтэр нь очлоо. Дастич танил сайтай маа. Манай хүний асуудал рентгенээс болоогүй. Харин нэг төрлийн судас дарагдсанаас болсон юм байна. Тэрийгэ тайлбарлахдаа Дасти гарч ишээ авна. Эрүүл нь ийм байдаг юм хардаа гэдэл. Дастигийн зориг биелсэн бололтой. Ажил дээр очиход дарга нь чек өглөө. Брэд энийг Дастид өгчхөөр. Гэхдээ
Гэхдээ тоог нь хараад битгий гутраарай. Наадах чинь чиний авдгаас хамаагүй илүү шүү. Хэр их юм бэ гэд хартал. Тэнгэр минь. Оройн Брэд гэртээ ирэхэд гэр ихнэн Сара Дасти хоёрын хуучны зургуудыг үзээд их чаргалтай харагдаж байна. Манай хүн санаа алдаад зогсож байтал нөгөө засварчин залуу ирсэн. Хөгшөө би чамд дургүй л дээ. Гэхдээ энийг хараад чамаг үнэхээр өрөвдөж байна шүү. За ингээд Брэд тэмцлийн хурц хэлбэрт шилжлээ. Дастиг үлгэр ярьж байхад нь шууд дайрч орж ирээд "Хойд хаан, шууд бамбаагаараа хамгааллаа" гээд манай хоёр үлгэрээр байлднаа. Брэд тэсэлгүй хараал хэлчихлээ. Маргааш нь тэд шинжилгээний хариугаа авахар эмчтэй очиж уулзсан. Эмч ирсэн. Хэцүү мэдээ дуулгахад үүнээс хойш та хоёр хүүхэд үйлдвэрлээд их завгүй болох шинжтэй. Учир нь Брэд чи зүгээр байна. За нэг ч ихсэн баяртай мэдээ сонслоо. Дасти харин гайх болно. Эмчээ та тэдэнд хуурамч найдвар өгөөгүй үсттэй. Ягаад гэвэл Дасти эр хүн өрсөлдөөн дунд тестостерон их ялгаруулдаг юм. Тэрнээс болсон болов энэ чамтай ч холбоотой байх. Брэдийн шинжилгээ хэвийн гарсан. Энэ удаа Дасти ялагдлаа. Манай Брэдийн амьдрал шинээр эхлэх шиг л боллоо. Дарга нь Брэдэд "Сайхан мэдээ байна Брэд. Одоо чи аль болох хурдан эхнэрээ жирэмслүүл. Юмыг яаж мэдэх вэ? Сара Дастиг сонгосон ч гэсэн жирэмсэн болчихсон байх юм бол Дасти чиний хүүхдийн хойд эцэг болно шүү дээ." Ямар амар зөвлөгөө вэ? Оройн Брэд очоод Дастид "Дасти баярлалаа. Чамайг би манай гэр бүлийг авах гэж байна гэж бодсон. Гэтэл эцэст нь энэ бүхэн бидний төлөө байжээ." Гэтэл Дасти "Тийм ээ Брэд. Яг үнэндээ би гэр бүлээ авах гэж байсан юм. Гэхдээ одоо бодоод байхад би зүгээр л гэр бүл сүйтгэх гэсэн мангас байж. Зогс Дасти. Чи муухай хүн биш. Чи бол тэдний аав. Энэ хизээч өөрчлөгдөхгүй" гэд манай хоёр тэврэлдлээ. Брэд одоо энэ бүхэн дууссан ухааны юм ярьтал. "Үгүй ээ Брэд. Миний зориг хэвээрээ. Би гэр бүлийнхээ төлөө тэмцэн. Байц? Хоёулаасаа тэврэлдээд би чам таалагддаг гэв үсттэй. Тийм ээ Брэд. Чи сайн залуу. Гэхдээ миний зориг хэвээрээ." Ингээд бүх тэмцэл ил гарч ирлээ. Брэд "За би Сарад хэлэхгүй. Би өөрөө шилтгэн гэдгийг батлан Дасти. Харин чи миний тоосонд дарагдана." За ингээд Дастиг утгаар нь тулаанд дуудлаа. Маргааш өглөө Брэд нэгэн том нүдлээ хийлээ. Хүүхдүүд буугаад ирэх үед Крисмас болчихж. "Юу вэ? Дөнгөж 4 сар болж байхад Крисмас болчихж байгаа юм уу?" Баахан бэлэг бэлччихжээ. Брэд өвлийн өвөө болчихсон гарч ирээд "Бүгд Брэдэс гэж байна. Бүх бэлэг Брэдэс. Хардаа хүүхдүүдээ Дастигаас гэсэн бэлэг байна уу?" "Байхгүй" гэснээ их нэртэй бүгж бэлгэллээ. Харин Меганд одоо мөр бэлгэлдэг. Манай хүн ч мөнгөөр зодож байна да. Бас болоогүй өнөө оройны NBA-ийн тоглолт үзэх тасалбар Диланд зориулаад авчихж Lakers ирж тоглох юм байна л да. Дасти ялагдлаа мэдэрч байгаа бололтой NBA-ийн тоглолт дээрээ ирлээ. "За бид нар энд гэр бүлэрээ зэрэгцээд суун. Дасти уучлаарай. Чиний суудал тэр цаана байгаа." Тэгсэн тэндээс Дастигийн нэг танил гараад ирлээ. Туслах дасгалжуулагч хийж байгаа юм байна. "Хей, за юу байна да хөгшөө. Бид Италид байхдаа хамт тоглож байсан юм. Танилц. Миний гэр бүл, миний хүү Кобигийн хамгийн том фэн" гэхэд "Тийм үү? Алив наашир. Би танилцуулаад өгье" гэж аван шүү дээ. "Сонсвол хүүхдүүдээ очиж Кобитой уулзъя. Энэ бол миний охин Меган. Саяхан намайг аав охины бүжигт урьсан юм." Брэд тэндээс энэ үгийг нь сонсчихлоо. "Юу гинэ? Сая юу гсэн бэ? Тэр намайг үрсэн байсан шүү дээ." Брэдийн ялалт оронгороо ирэглээ. Брэд ч тэсэрлээ. "Би түүний төлөө ямар их юм хийсэн гэж. Тэгэхэд тэр ирээд хэдхэн хоноод л ингэн гэж юу? Одоо та нар сонголтоо хийх хэрэгтэй. Би эсвэл Дасти." Тэгэд ярьж байснаа Брэд маань энэ суудлыг $18,000 авсан гэдэг нь баригдчихна. Сара уурлаад яваад өглөө. Брэд ууж гарлаа. Гэрийнхэн бүгд нүүрний игнэнд бүүн баяр. Харин Брэд маань ард нь уугаад л. Тэгэд тоглолтын их завсарлагын үеэр азийн суудал зарлахад Брэдэд аз таарчихжээ. Брэд гарч ирээд "Юун түрүүнд Омо брэндтэй баярлалаа. Би Омо худалдаж аваад Арсеналын тоглолтыг амьдаар үзэх аз надад таарсан юм." За яг энэ шиг манайхан Омо худалдаж аваад Арсеналын тоглолтыг Англид очиж үзэх боломж байгаа. 5 сарын 11-нд нэг азтан шалгарсан бол одоо 2 супер азтны зай байна. Манайханд боломж байсаар байна. Омого худалдаж аваад баримтаа суглааны линкээр бүртгүүлээрэй. Юун түрүүнд би гэр бүлдээ хайртай. Тэр гэр бүлдээ хайртай гинэ. Хэрвээ хэн нэгэн миний гэр бүлд халдах гэвэл би түүнийг гэмтэх болно. Би амар гэмтэн. Тэнд байгаа залуу тэднийг хулгайлах гээд байгаа юм. Юу гэж? Өчигдөр шин чамааг унтаж байх үед би эхнэрээ жирэмслүүлж байсан юм. Сара жирэмслээд чи харин миний хүүхдийн хойдоо болно гэд нөгөө даргийнхаа хэлснийг хэлчихнэ. Хүүхдүүд шок. За баларсан. Тэгэд бөмбөгөө шидлээ гэсэн чинь хөөхий хөгжөн дэмжигчийг цогоод унахчихлаа. Тэрүүгээр нэг дэвэд хамгаалтынхан ирж түүнийг гаргалаа. Брэд маань албан ёсоор ялагдав бололтой юмнууд аваад гэрээсээ явлаа. Дасти харин эхнэрээ тэврээд үлдлээ. Тэгэд Дасти боломжийг ашиглаад "Би энд та нарын төлөөл байна шүү дээ. Энтергээд томрлоо
боллоо. Сара, "Оо тийм үү. Тэгвэл Дейлоныг хичээлээс наваад Меганыг бассейнд нь хүргэж өгöd дараа нь шүдний эмч рүү дагуулж яваарай." Гэт нүр өгсөнгүй. Гэртээ ч оруулсангүй. Маргаашнаас нь Дасти аавын ажилдаа орлоо. Данч Дастигийн бодсон шиг амархан байсангүй. Дасти тэр их стрессийг давж чадалгүй зугтчихлаа. Брэд ажил дээрээ байж байна. Дарга нэрэд, "Брэд, чи энд байрлаж байгаа мó?" "Үгүй. Тэгээд энэ хүнжил, аяг тавг. Бас энэ үнэр юуных вэ?" Тэр үед нь Гриф орж ирлээ. Тэгснэ. Дасти өнөө өглөө явчихсан. "Чи гэр бүл дээрээ эргэж очих хэрэгтэй байна хөгшөө." За. Ингээд чи яллаа Брэд. Гэхэд Брэд маань харин хүлээж авсангүй. "Би тэдний жинхэнэ аав биш шүү дээ. Урам нь хуурчихсан бололтой. Чиний зөвөө Брэд. Жинхэнэ аав бол ийм амархан бууж өгдөггүй юм." Энэ үг нь харин Йонг гэдэл явчихлаа шүү. "Гриф, хүлээ. Тэр энд байж л бай шүү дээ." "Оо, би чамайг явсан гэж бодлоо л доо. Би хаалга хаасан юм аа. Бид нар ч нэгэн төрлийн хувийн яриа ярьж байгаа шүү дээ." За тэгээд Брэд маань явлаа. Меган бүжиг дээрээ ирч гэж. "Аав ирэхгүй юм шиг байна тийм үү?" "Иш хөөрхий. Сара Дасти руу залгаад л байна. Дасти харин утсаа авдаггүй шүү." Гэтэл Брэд Дасти дээр хүрээд ирлээ. Брэд маань боломжийг ашиглаад гэр бүлээ авна гэж бодоогүй бололтой. Харин тэр гэр бүлийнхээ сайн сайхны төлөө Дастиг буцааж авчрахаар шийдсэн юм байна. Жинхэнэ хайр гэж энэ шүү дээ. "Дасти, чи буцаж очих ёстой." "Чадахгүй хөгшөө. Би тийм гэр бүлийн тайпны хүн биш бололтой." Гэд явнаа. Брэд араас нь, "Чи Меган дамлсан бол түүндээ хүрэх ёстой." гэд Дастид ухамсарын шанаа өглөө. Гэхдээ амжилт олсонгүй. "Чи сая намайг шанаадсан уу?" "Тийм ээ. Би буцаагаад чамайг хэмэх нүдэн гэдгийг чи бодсонгүй юу?" "Бодсон. Чи тэхгүй байсан ч болоос. Чи тэгээд миний хүүхдүүдийн төлөө надад зодуулах хэрэггүй." "Тийм ээ. Чамайг буцаагаад авчиж байвал хамаа алга." Энэ үед харин Дасти юм бодо бололтой. Энэ залуу чинь миний гэр бүлийг надаас илүү хайрладаг юм байна шүү дээ. Үүнийг ойлгочих шиг боллоо. Брэдийг сундлаад охиныхоо үдэшлэг рүү явлаа. Орох болоход Брэд гадаа үлдээд, "За, амжилт Дасти. Үгүй хөгшөөн, чи орох ёстой. Би тийм зүйлийн дараа ямар нүрээрээ орох юм бэ? Дээрээс нь би аим шигтэй харагдаж байна." Дасти Брэдийг сайхан засчанзлаад аргадаад аваад орлоо. Үдэшлэг дээр хүүхдүүд аавтайгаа бүжиглэж, харин Меган маань ганцаараа гуниглаад сууж байна. Тэгсэн тэндээс аавууд айсвэ. Сара ирээд, "Оо, хараач. Хүүхдүүдээ сургууль дээр хайдаг залуу байна. Бас хэнийг дагуулад ирэвэ? Нөгөө жирэмслүүлдэг залуу байна шүү дээ. Замдаа хүн амтан жирэмслүүлчихээгүй биз? За, та хоёр тэнийг юу ч ярьсан би сонсохгүй. Зүгээр л хин нэг нь очоод Мегантэй бүжиглээдэх. Чи оч." "Үгүй, чи оч." Сара гайхнаа. Энэ хоёр чи юу болчихоо вэ гэд байж байтал Меган өөрөө гүгээд ирнэ. "Аав, Брэд, 4-р ангийнхан Диланийг дахиад дээрлэхэж байна. Тэгээд хартал хэдэн охтууд байж байна." "Тэд охтууд байсан гэж үү?" Гэтэл Дилан тэндээс Томиг нь дуудах болно. "Оо, үгүй. Тэр Томиг нь дуудаж байна." Дэл нөгөө охиныг цохиод унагчихнаа. Зодуулсан охины аав нэрээд манай хоёр руу хаслаа. "Тэгээд хоёрын хэн яг түүний аав юм?" гэтэл тэд хоёулаа энэ үг Брэдийг баярлуулнаа. "Тэр намайг анх удаа хаав гэж тодорхойллоо." гэд үйлчихнаа. Тэгсэн ч гэсэн маргаан хайчхав нөгөө аав Дастиг шанаадчихлаа. Дасти яг буцаагаад хэмэх нүдэх гэж байтал баахан хүүхдүүд байгааг хараад бүжиглээд унлаа. Ингээд бүжгийн тулаа эхэллээ. За ингээд бүх юм сайнаар дууслаа. Брэд маань гэр бүлтэйгээ эргэж нийлээд харин Дасти пандагийн шинэ хоолой болсон мөнгөөр яг тэдний хажууд харш бариулаад амьдралаа. Бас шинэ ихнэрээ танилцуулна. Дасти маань бас хойд ав болж, "Хонгор минь гараа болгоомжтой. Та миний аав биш. Яа. Шинэ чаленж айсвэ" гэж. Харин тэр үед нь Дастигийн охины жинхэнэ аав нь тэдний хар ирлээ. Тэгсэн чи дэр нь хингэж, "Джон Сена. Чи сая шүлсээ зэлгсэн үү?" "Үгүй. Түүний гарыг хардаа. Яг л хөл шиг юм аа." За. Очиж мэдлээ. "Эй, чи Рожер уха?" "Үгүй." Энэ түрээд кино маань дууслаа. Киночд байлаа.